Ruled osoksunon ejiyumma torulж орхид нь хорваюмма хо хайрлаад осоксуnon ап минь хүн ер нь өөрийгөө голдог ч гэсэн яс юм дээр ерөөсө голдгүй юм хэлээ ш. Айгуу сайн уу. Бас ингээд доочин болчвол чи яадгийн бол эдэр гэсэн бодол төрвөл тэгэл би нэг соёл урлагийн сургалтыг өөр нөө эсэлтийн шалгалтын үеэр нь явж байсан л да. Тэгээд явсан чинь би өндөр мөндөр харны энтер тэгээд бичсэн байна. Би яг нөгөө 10 дугаар анги төгсөөхөө яг 4 сард нь гимцсэн байхгүй. Тэгэл нөгөө 6 сар гээл хүүхдүүд чинь конкурс гээл явдаг штэ тий. Тэгээд би яг түр хугацааных л ах гэж бодож байсан яг үнэндээ болол. Хүнд нэг ингэ жоохон ч гэсэн ихтгэл найдвар байдаг юм билээ л дээ. Хурдхан шил босчоонсон тий. Хурдхан шил одоо ингээл бусдтайгаа найз нөхдөдөө ингээл явах юмсан ч гэдэг юм уу. Тийм бодол бол үнэхээр их төрдөг байсан. Баггүй хугацаа өнгөрсөн болохоор бас жоохон тэр итгэл найдвар маань жоохон холдоод байгаа юм шиг санагдаад одоо бол яг 7 жил болчихжээ л дээ. Тэгээд би одоогоос яг 3 жилийн өмнө оюутан болъё гэж бодсон. Тэгээд бүртгүүлэх болоод явсан чинь боловсролын их сургууль, Монгол Улсын их сургууль хоёрт басан анаанд нь тэнцээд ерөнхийдөө тэр сургуулиудад л оръё гэж бодоод ээжигээ дагуулаад явж байгаа ш та хоёулаа. Тэгэл манай боловсролын их сургууль нь болохоор 2 давхарт юм байна. Монгол Улсын их сургууль нь 3 давхарт юм байна. Миний охин 2 давхартанд л орчих арай л дээрштэй гэдэг баг. Тэгэхээр юу яриад байгаа юм бэ? 2J 3J ямар ялгаа байдгийг надад бол тэр давхар махрын ялгаа тэр бол надад бэрхшээл биш өрөөсөө. Тэгэл яг Монгол Улсын их сургуульд орж исэн байхгүй юу? 7 хоногийн 5 өдөр хичээлтэй байдаг штэ. Тэгэл бүтэн сайнны орооноос өсвөлээд л ууж итгээ цэгнэж эхэлдэг байхгүй юу? Маргааш чинь хичээлтэй тэгэл одоо хичээл дээр очиад сууж ахт л одоо юу шээс хүрэх ч юм уу тэр асуудал над хамгийн хэцүү байдаг. Хичээл намнаас илүү тэр л миний санааг авих зовоодаг байхгүй. Тэгээд бусад жирийн хүмүүс ч хүссэн газараа ороод тэг ариун цэврийн өрөөг нь хэрэглээд явж чаддгүй болохоор тэгэл өдөржингөө сургууль дээр байх үеэн хэдхэн цаг болооч ирэх үе байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол уух идэх бүх юмаа хянаал тэгэл бүр болохгүй л тэгэл тесчтэй шүү дээ. Өдөржингөө чамаагүй. Хаач явс нөгөө бандрыгаа дагуулаад явчин. Одоо тэхгүй гэдэж яахтай хаадлал нөгөө намайг үүрч дүүрэл өргөж барайл явдаг юм чинь. Тэгэхээр одоо бандар олдохгүй хата 5-ын 5-уулангийн дагуулаа явчихъя. Манай найзууд навыг цаашлуулдаг байхгүй. Тэгэд би ер нь алхам тутамдаа их л азтай байдаг л гэж боддог да. Хүмүүс маш их тусалдаг юм аа надад. Надад ч гэлтгүй ер нь хүн ер нь бус бие биенийхээ тус димээр л явдаг юм шиг санагддаг ш. Тэгэхгүй бол хүн хөнгүүгээр хин блэ те. Манай сургууль ороход тийм гаднаа налуу зам ерөөсөй байгаагүй. Анхны жил бол тэр чигээрээ тэгэл шатаар явж байгаа л өнгөрсөн. Харин 2 дугаар курст ороод ирсэн чинь налуу зам тавьж өгсөн байсан. Тэр нь үнэхээр надад баярлалаа штэ санагдсан. Би бас үзэр үйлчлэгээ их үзэх дуртай. Харамсалтай нь Монголд үйлчлэгээний байгууллагууд бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн орох, гарсан асуудлыг бол төдийлөн шийдэж өгөөгүй байдаг. Тэглээч гэсэн би шатаараа яваад л тэгээ хүнээр өргүүлээд бусдын тусламжийг аваад яваал үзэх үзрээ үзчин. Би одоо тэр ингээд олон удаагийн одоо яг зоригтой үйлдэлэр л гээд хэлжээ л да. Тэгээд тэр үйлдэлээрээ одоо бусдын одоо тий хандлагыг ч гэсэн өөрчилж чаднаа. Тэгээд бусад хүмүүс маань ч гэсэн идэвхтэй нийгмийн амьдралд оролцгоё. Өнөөдөр тэр шат давж чадахгүй байгаа маань л бидний бэрхшээл болохоос бусад хүмүүстэй л адил үзхийг хүссэн зүйлээ үзнэ, орохыг хүссэн дэлгүүрээрээ хийсч авахыг хүссэн зүйлээ аавна. Би энэс юу ойлгосон бэ гэхээр хүн өөрөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцоод яваад ах юм бол бусдын үйл ажиллагаа болон тэр хандлагыг өөрчилж чаддгийм байна гэдгийг маш сайн ухаарсан байхгүй юу?
би мэрэгчлээ үнэхээр ингээд сайн эзэмшээд хий гэсэн зорилго маань тодорхой, хийж бүтээх гэсэн хүсэл сэтгэл минь яг энэ хിവэрэ байж чадах юм бол би хизээд ажилтай, хизээд амьдралыг сүрнэ, итгэл бол үргэлж байдаг штэ. Тэгээд би бол өөрийгөө ажлын байргүй болчихгүй эндэр гэж бол ерөөсөө санаа зовдөг. Хамгийн түрүүнд сургуулаа амжилттай төгсчихье. Тэгээд ажил бол олдно л гэж боддог шүү.